Матай номын 23 дахь бүлэг. Матай энэ номыг бичихдээ энэ 28 бүлэгт Есүсийн 5 үндсэн сургаалуудыг багтаасан байдаг. Хамгийн ихний сургаал нь бидний маш сайн мэдэх Матай номын 5-аас 7 дугаар бүлэг уулан дээрх сургаал. За хоёр дахь нь болохоор Матай номын 10 дугаар бүлэг. Энэ бүлэг болохоор дагалдагчдаа бэлтгэж байгаа бүлэг байдаг. Тэгээ 10 дугаар бүлгээр Есүс 12 дагалдагчаа сонгодог те. За түүний дараа Есүс сургаалт үлгэрээр дамжуулан маш алдартай сургаалаа айлцсан байдаг. Тэр сургаалт өдөр болгон та бүхэн санаж байвал Тэнгэрийн хаанчил бол үртэй адилхан юм аа. Тэнгэрийн хаанчил бол тэнгист хайсан тортой адилхан юм аа. Тэнгэрийн хаанчил бол эрдэнэс олдсон газартай адилхан юм аа. Тэнгэрийн хаанчил бол гэдэг. Ингээд Матай номын 13 дугаар бүлэг дээр маш олон ийм Тэнгэрийн хаанчил бол үүнтэй адилхан гэсэн ийм зүйлсүүдийг Иесус хэлсэн байдаг. Тэр энэ 13 дугаар бүлэг бол Матай номын 3 дахь багц Иесусийн номлол байна. За үүний дараах нь болохоор Матай номын 18 дугаар бүлэг дээр Иесусийн дагалдагч нартаа айлцсан, яг дагалдагчдаа зориулж айлцсан сүүлийн сургаал номлол. За ингээд хамгийн сүүлийн багц сургаал номлол нь болохоор Матай номын 23-аас 25 дугаар бүлэг байна. Энэ болохоор Иесус нийт олон түмэнд хандаж айлцсан сүүлийн сургаал номлол. Тэгээ ингээд харахаар та бүхэн анзаарсан бол хамгийн ихний номлолоо Иесус уулан дээр олон түмэнд айлцсан тий. Дараагийн номлолоо Иесус 12 дагалдагчаа сонгохтой айлцсан. Тэгээд 3 дахь номлол нь болохоор Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалууд 4 дахь номлол нь болохоор дагалдагч нартай айлцсан сүүлчийн номлол, 5 дахь номлол нь болохоор олон нийтэд хандсан сүүлчийн номлол. Ингээд 5 номлол байгааз. Энэ 5 номлолыг Матай номын энэ 5 номлолыг ингээд судлахаар энэ ийм утга зохиолын ийм бичгийн хэллэгэн дээр каязм гэдэг ийм хэллэг байдаг. Каязм гэдэг хэллэг нь ямар учиртай вэ гэхээр нэг санааг дахин давтдаг гэсэн утга. Үүнийг одоо латин үсгээр тэмдэглэхдээ тухайн санааг давтахдаа нэг бол одоо эхний санаа нь A тэгээд B тэгээд буцаад A. Эсвэл A B B A. Эсвэл A B C B A гэдэг. Энэ үсгээр ихэнд дурдсан санаагаа хамгийн сүүлд нь давтж идэг. Хоёр дахь санаагаа сүүлээсээ хоёр дахьтаа давтж идэг. Ингээд голдон C буюу те гол санаагаа өгүүлдэг. Тэгээд саяны 5 номлыг хараад анзаарах юм бол эхний номлол болон сүүлийн номлол нь хэн гэсэн бэ? Олон нийтэд. Хоёр дахь номлол болон дөрөв дахь номлол нь хэн гэсэн бэ? Дагалдагч нартайгаа. Харин голын номлол нь Иесус Тэнгэрийн хаанчил бол гэж. Тэгэхээр Матай номын үндсэн яг гол санаа гэж байдаг. Иесусийн сургаал номлолын үндсэн гол санааг бид нар хэрэг бичиг зүүн бүтцээс нь буюу каязм гэдэг утгаар нь харах юм бол A B C B A. Ингээд яг гол нь буюу C-ийн Тэнгэрийн хаанчил бол гэж. Матай ном бол яг тэр чигээрээ яг Иесусийн танилцуулж байгаа Тэнгэрийн хаанчлалыг танилцуулж байгаа ном. Тэнгэрийн хаанчил гэж юу юм бэ? Хэрвээ хамгийн сүүлчийн номлол буюу одоо өнөөдрийн бидний судлаад явж байгаа энэ 23 дугаар бүлэг дэх номлол Иесусийн уулан дээрх сургаал номлолтой адилхан юм бол бас их чухал байр суурийн хувьд бас агуулгын хувьд маш чухал утга санааг илэрхийлэх нь амжиггүй байна. 23 дугаар бүлэг бол Иесус цугласан олон түмэнд болоод шавнартаа айлцсан гэж эхэлж байгаа. Энэ нэгдүгээр ишлэл. Тэгэл ингээд цаашаа ерөөсөд дунд нь өөр хинтээч Иесус юу ч яриаггүй нийтдээ 39 ишлэл яг Иесус өөрөө ярьж байгаа. Ийм бүлэг Библиэр айгу ховор та нар анзаараад үзээрэй. Англи Библиэр айгу гоё байдаг шүү. Яг Иесусийн өөрөө хэлсэн үгийг улаанаар бичсэн байдаг. Энэ бол Иесус айлц үг. Хараар бичгээрэй те. Яг энэ хэсгийг Матай өөрөө ч юм уу. Иохан өөрөө энийг ингэж дүгнж бичсэн. Харагдах хэлбэрээр хүртэл ингээд яг зөвхөн Иесусийн үгсийг ингээд ялгаад унших бололцоотой гэсэн үг. 23 дугаар бүлгийг харах юм бол ерөөсөө нэгдүгээр ишлэлээс босоод бүх ишлэл нь яах нь улаан өнгөтэй. Тэр чигээрээ Иесус энд ярьж байгаа. 23 дугаар бүлэг бол Иесусийн нөгөө сүм дотор үйл явдал болж байгаа тэр үйл явдал үргэлжлээд байгаа байхгүй. Энэ 23 дугаар бүлэг дуусаад харин Иесус сүмээс гараад явж байгаа. Энэ бол Иесусийн нөгөө нэг загадмай дээр цовдлогчийн өмнөх сүүлийн 7 хоногийн үйл явдал. Иесус Иерусалимд орж ирээд, Иесус сүмд орж ирээд ингээд сургаалаа айлдж байгаа. Тэгээ сүмээс гарах юм нь Иесус энэ үгийг хэлсэн гэсэн. Тэгээ дараа нь ямар үйл явдал болсныг бүгдээ мэднэ шүү дээ. Иесус Чидон уул руу гарч яваад алсаас Иерусалимыг хараад дагалдагч нартаа үеийн төгсгөлд юу болох тухай заадаг те. За ингээд үүний дараа бол дээгүр мөрөх баяр болоход 2 хоног үлддэг. Ингээд Иесус шавнартайгаа дээгүр мөрөх баярыг бэлдэж үндсэндээ яаж ийм вэхээр дээд өрөөнд шавнырынхаа хөлийг угаагаад эсгээгүү талах болон ус үзний шүүсийг хамтаа зоог бариад ингээд тэр шөндө Гетсеманд очиж залбираад ингээд баригдаад тэгээд Иесус шөнө нь шүүгдээд маргааш өглөө нь Пилатаас цовдлох зарлиг аваад ингээд загадмаагаа өрөөд Голготын толгой дээр очиод Иесус цовдлогч. Ингээд түүх ингээд цааш нарах юм бол Иесус Иерусалимийн сүмд байсан, Иерусалимийн сүмд ороод айлцсан сүүлийн үг юм. Хамгийн сүүлчийн үг. Та нар боддоо ингээд Иесус эсгийнхээ өргөөнд ороод хэлсэн сүүлийн үг.
гэж төсөөлөд үзтээ. Мэдээж маш ач холбогдолтой, маш чухал ийм зүйлийг Есүс хэлсэн байж таараа. Тэр цэцмаа сүм дотор. За ингээд өдөр 23 дугаар бүлгийг маш товчхон судлаад явъя. Энэ 23 дугаар бүлэг бол үндсэндээ фарисеучудад хандаж Есүсийн хэлж байгаа сургаал. Тийм учраас энэ бүлэг бол их тийм жоохон хатуу. Та бүхний өмнөх бүлгүүдээр харсан Есүсээс тис ондоо Есүс энд байгаа. Хуулийн багш нар фарисеучуд Мойсегийн судалд суужээ. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд сах. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдагч түүнийг үйлддэггүй гэж хэлж байна. Есүс олон түмэнд хандаад хэлсэн байна. Мойсегийн байр сууринд өнөө цагт хуулийн багш нар суудсан байна. Тийм учраас тэд Мойсегийн сургаалыг, Мойсегийн айлдварыг, Мойсегийн зааврыг ярьж байгаа. Хэлсэн болгоныг нь үйлд. Тэд зөв юм ярина. Гэхдээ тэдний үйл хэргийнхэн дагуу бүү үйлдэж. Хэлж байгаа үгийн даг харин яаж амьдарж байгаа, яаж үйлдэж байгаа тэр үйлдэлийг нь битгий дуурай гэж хэлж байна. Шалтгааныг хэлсэн. Учир нь тэд ярьдагч түүнийг үйлддэггүй маа гэж хэлсэн байна. Үүнийг илүү дэлгэрүүлсэн. Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаач хүргэхийг хүсдэггүй гэж хэлсэн байна. Энэ ишлэлийг ингээд уншихаар танад ямар ишлэл санаанд орж байна. Есүс юу гэж хэлдэг вэ? Матай номын 11:28 дээр эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая гэж хэлдэг тийм. Есүс эсрэгээр юу гэдэг вэ? Хүнд ачаа дарамт үүрсэн хүмүүсээ бүгдээр надад ирээд тэр ачаагаа өгчөө гэдэг. Би та нарыг амраая. Тэгсэн чинь Есүс фарисеучуд буюу хуулийн багш нарыг харж хэлэхдээ энэ хүмүүс бол харин хүмүүст мөрөн дээр нь хүнд ачаанууд баглаж боож тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаандаа хүрхийг ч хүсдэг. Бүр хуруугаа хүрхийг ч хүсдэг гэж хэлсэн байна. Фарисеучуд хуулийн багш нар Есүсээс ямар ондоо вэ? Ямар хол өөр вэ гэдгийг энд бид нар харж болно. Тэгээд ингэж хэлсэн байна. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнаан бай гарын сахиусаа өргөсгөж унжилгаа уртцгадаг гэж хэлсэн байна. Хийж байгаа үйлдэл хэнд харуулахыг хүсдэг гэж байна. Хүмүүст харуулахыг хүсдэг гэж байна, тэ. Та бүхэн уулан дээр сургаалыг санаж байна уу? Уулан дээр сургаал дээр Есүс юу гэж хэлсэн байдаг вүлээ? Чи мацаг барихдаа хоёр нүрт хүмүүс шиг баргар бүү царайл. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй харин нууцаар хошигч эцэгтэй харуулнаа. Уулан дээр сургаал дээр Есүс та нар залбирахдаа хоёр нүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны булан зогсоод залбирах дуртай ажээ. Хүмүүст харагдуулахын тулд ийм бүү бай гэж хэлсэн, тэ? Юу ч үйлцэн хэнд харуулахын тулд хийгсэн бай. Нууцаар оршигч эцэгтэй харуулахын тулд. Гэтэл яг энэ бүлэг дээр Есүс хуулийн багш нарыг яг уулан дээрх тэр сургаалаар хайлтсан тэр хоёр нүртэнгүүд хэн байсан бэ гэдгийг шууд одоо ингээд ийм тойруугаар биш эсвэл зүүрлэж биш шууд хэлж байгаа. Та нар шүү тэр хоёр нүртэнгүүд чинь. Та нар хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг. Тэгээд магнаан болон гарын сахиусаа өргөсгөж хувцнаасаа унтсан унжлагуудаа уртцгадаг гэж. Тэгвэл номыг хэрэг судлах юм бол Мойсе Израилийн ард түмэнд тушаал өгдөг. Тэр нь одоо Бурхны хуулиудыг духан дээрээ эсвэл гартаа зүү гэж хэлсэн байдаг. Дээрэс нь хувцсныхаа дөрвөн болонд хөх уяа унжуул. Энэ хөх уяа юуг илэрхийлдэг гэхээр Бурхны хуулийг илэрхийлдэг. Тэр хөх уяаг унжлагыг унжуулж байгаа нь Бурхны хуулийг дагаж мөрднөө. Би яг энэ хувцсыг өмссөн шиг би Бурхны хуулийг өмснө гэдэг ийм бэлэгдэл. Тэгсэн чинь фарисеучуд бол яасан гэж байна. Нөгөөдгийнхөө уртаараа уралдаад хэлсэн ба шүү дээ. Хөрөнгөтэй хүмүүс, бэл винчэнтэй хүмүүс машинаараа, утсаараа, хувцсаараа, брендэрээ уралддаг шиг хуулийн багш нар энэ ийм уртыг унжуулсан юм. Тэгвэл би илүү уртыг унжуулъя. Ингээ төсөөлөгдөхөөр ингээ яалтны мод чиг хүмүүс явдаг байсан юм шүү. Нэг л том те дөрвөлжийн мэн дээрээ ингээд боочсон. Нэг л том унжлаг гарнаас хувцснаас унжуулсан те. Тэд найр наадмын тэргүүн игнэнд синагогуудад тэргүүн судалд суух, зах зээл дээр хөндлүүлэн мэдлүүлэх багшаа хэмээн хүмүүсээр дуудуулах дуртай гэж. Энэ хуулийн багш нарын ямар их Бурханд итгэдэг хүн шиг харагдахыг хичээдэг вэ гэдгийг Иесус шууд хэлсэн. 8 дугаар шил дээр хэлсэн байна. Та нар багшаа гэж битгий дуудвал. Та нарын багш ганц гэдгийг нь томоор бичсэн баг. Энэ бол яг Дэд хууль номын 6 дугаар бүлэг дээр Израилаа сонс, эзэн бол ганц гэдэгтэй ижилхэн үг. Та нар бүгд ахын дүүс билээ. Газар дээр хэн нэг эцгийг болгож битгий дууд. Учир нь та нарын эцэг ганц бөгөөд тэр тэнгэрт буй. Та нар удирдагчд гэж битгий дуудвал та нарын удирдагч ганц бөгөөд тэр нь Христ юм аа. Харин та нарын дундх хамгийн агуу нь зарц болог. Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно. За ингээд эхний 12 ишлэлээр Иесус хуулийн багш фарисеучуудын тэдний гаднах байдалтай болон хүмүүсээр хүндлэлт сонсохыг авахыг хүсдэг энэ байр суурийг илэрхийлсэн. Зах зээлийн газар явхаараа те раби гэж дуудуулаад нөгөөд нь те тийм ээ би тэр хүндтэй раби чинь бий байна гэж нөгөө хүмүүс мэдлээл те.
Эсвэл синагогт ч юм уу, эсвэл найр наадам болохоор хамгийн тэргүүн игнэнд хүндтэй сууж хүндлүүлэх гээл. Есүсийг өдөрдөгч хүн ийм зан гаргаад ийм байдалтай байгааг хараад Есүс бол төвчээгүй. Ийм байх ёсгүй гэж үзсэн. Харамсалтай бидний эргэн тойронд ийм байдал ингээд уламжлал болоод тогтчихлоо л доо. Сүмд төрдсөн маань. Ингээд пастрыг хүндэлдэг. Пастор хүн дээр суух хэвээр, пастор хүн хамгийн урд суух хэвээр, пастор хүнтэй мэдлэх хэвээр гэдэг. Есүс бол хэрвээ ийм байдлыг сүмд харах юм бол яг фарисеучуудыг харсан шиг хэлнэ. Хоёр нүртэнгүүдээ гэж. Есүс өөрөө хэлсэн. Ганцхан багш байна, ганцхан эцэг байна, ганцхан өдөрдөгч байна. Тэр багш, тэр өдөрдөгч, тэр эцэг бол тэнгэрт байд юм а гэж хэлсэн. Тэгээ төсөлд мөр ихтэй тэр өдөрдөгч чинь бол Христ юм а гэж. Энэ бол Месая гэж. Энэ бол Месая юм а. Матай номын 23 дугаар бүлгийн эхний энэ 12 ишлэл бол хуулийн багш нар фарисеучуудын тухайн үедээ нийгмийг ялзруулсан уул нь тоороо буюу Бурхны сургаалыг хүмүүс заад сургаж, танилцуулж, тэгээд зүгээр ярих биш. Үйлдэлээр, амьдралынхын хэм маягаараа, хувцалтаараа хүмүүстэй харилцаж байгаа нийгмийн харилцаанд орж байгаараа хүртэл Бурхныг гэрчлэх ёстой байтал бүр өөр туйл руу, бүр өөр зүг рүү ингээд аваа явцсан баг. Есүс хэлсэн. За ингээд Есүс 13 дугаар ишлээс эхлээд энэ үгийг маш олон удаа тавтана. Хоёр нүрт хуулийн багш нар болон фарисеучуд та нар золгүй ээ. Энэ золгүй ээ гэдэг энэ хэллэг маань яг уулан дээр сургаалт дээр ерөөлтэй ээ гэж Есүс хэлсэн мэрэгтэй. Ерөөлтэй ээ. Яг үүний яг эсрэг үг нь байгаа. Золгүй ээ. Харамсалтай ээ гэж. Гашуудаж, харамсаж, халаглаж хэлж байгааг. Яагаад харамсалтай юм? Юу гэвэл та нар хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хаадаг гэж хэлсэн байна. Энэ амар үг байгаа. Хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй. 14 дэх эшлэлээр нь хоёр тудаага. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Юу гэвэл та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмдөг атла удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэж хэлж байгаа. 3 тудаага. Хоёр нүрт хуулийн багш нар та нар золгүй ээ. Юу гэвэл та нар ганц хүнийг ч гэсэн сүсгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсгтэн болоход түүнийг өөртөөсөө 2 дахин дор тамийн хүү болгодог гэж. Амар гоц. Сүсгтэнтэй болохын тулд араас нь явдаг мөртлөө тэгээд тэр сүсгтнээ синагогт авчирхаараа өөрөөсөө 2 дахин дор тамийн хүү болгодог. Яг гэвэл тэд өөрсдийг нь дөөрэдэг. Талах барьж үзсэн бол талхны хэвэнд ямар нэгэн хонхорхоо цөмрөөд ч юм уу те шамбигаад ингээд талхны хэв эвгүй болчвол яах вэ? Дотор нь ямар ч гурил хийгээд документ хийсэн талх ямар хэвтэй гарах вэ? Яг гой талх хэвэндээ гарах болов? Гарахгүй те. Хэв нь ямар байна? Яг тийм хэлбэртэй талх гарч байгаа. Есүс нэгэнтээ шанартаа хэлжсэн те. Та нар фарисеучуудын хөрөнгөнөөс болгоомжлох гэж хэлсэн. Хүмүүс гайхдаг л да. Есүс гівгэнд улаан буудаа үр мөр талхацуурж байгаа эмэгтэйгээ сургаалцуулгаар ярьж байсан. Гівгэнд фарисеучуудын хөрөнгөнөөс болгоомжлох гэхээр нэрээ хөрөнгө, нэрээ гурил яриад байгаа юм багтайгаа гайхдаг. Хөрөнгө гэдэг зүйл чи юу вэ? Эс гэдэг зүйл те. Том болгодог. Дороож гэсэн үг шүү дээ. Дамбаа уулыг. Хөрөнгө бол тухайн зүйлийг эсгэж, хөөлгөж том болгоно. Тэгээд энэ нь юу гэхээр бүх талбарт гадаргуу тэр ингээд шингэдэг. Тийм учраас ямар нэгэн байдлаар фарисеучуудын хөрөнгөнөөс болгоомжлоо. Зүр сэтгэлийн чинь аль нэг өрөөнд, аль нэг болонд нь өчүүхэн жоохон фарисеучуудын хөрөнгө байх үү дээ гэж хэлээд байгаа. Энэ фарисеучуудын хөрөнгө гэдэг юм яг юу гэж? Энэ бол хоёр нүур. Тийм учраас Есүс үүнийг болгоомжлож хэлсэн байхгүй. Уулан дээр сургаал дээр ерөөл байсан бол 23 дугаар бүлэг дээр золгүй ээ гэж. Ерөөлтэйгийн эсрэг яаж яаж байна? Золгүй ээ гэж хэлж байгаа. Уулан дээр сургаал дээр авралын амлалт байгаа. Харин энэ 23 дугаар бүлэг дээр бол шүүлтийн амлалт байгаа. Бурхан авардаг бурхан, бас шүүдэг бурхан гэдэг 23 дугаар бүлэг дээр харуулсан. Та нар бол дэлхийн гэрэл болох болно гэж Есүс хэлсэн байдаг. Харин 23 дугаар бүлэг дээр үргэлжлүүлээд хэрэг бид бүхэн саяны ишлэлээ харах юм бол ингэсэн ба. 16 дугаар ишлэл дээрсэн. Сохор газарчтаа гэж дуудаж байгаа. 17 дугаар ишлэл дээр мунхаг сохор хүмүүсээ. 19 дугаар ишлэл дээр сохор хүмүүсээ аль нь илүү чухал вэ? 26 дугаар ишлэл дээр сохор фарисей та эхлээд аяг савныхаа дотор талыг цэвэрл. Тэгвэл гаднах чинь мөн цэвэрхэн болно. 5 удаа 23 дугаар бүлэг дээр энэ фарисеучуудыг зөвхөн 2 нүрт гэж хэлээс гадна сохор хүмүүсээ гэж хэлж байна. Есүс уулан дээр сургаал дээр өөрийг нь дагдаг хүмүүсийг бол та нар бол дэлхийн гэрэл болно гэж хэлсэн бол 23 дугаар бүлэг дээр харин энэ хүмүүс бол сохор шүү. Есүс хэлсэн мэт те. Сохороо газарчтал хоёулаа нүхэн дун. Есүс уулан дээр сургаал дээр юу гэж хэлсэн бэхээр та нарын зөвхт байдал фарисеучудаас илүү гарахгүй бол Тэнгэрлэг эцэгт таалагдахгүй гэж хэлсэн. Есүс өөрийн дагалдагчдыг фарисеучуудын дээр байх ёстой шүү гэсэн ба.
Харин фарисеучуудын дагалдагчдыг бол танаа дагалдагчид бол та нараас ч бүр 2 дахин дор гэж хэлсэн. 23 дугаар ишлэлээс 2 нурт хуулийн багш нар фарисеучудаа та нар золгүй. Учир нь та нар гонд Зирааны 11-ийг өгдөг атла хуулийн чухал нөхцөл болох шударгаас өршөөл итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй эдгээрийг биелүүлэх ёстой байсан. Шумуулыг шүүгээд тэмээг залгичдаг сохор газарчтаа гэсэн байна. За энэ айгу гоё зүйлэл байгааз. Шумуулыг шүүгээд тэмээг залгичдаг. Шумуул нь ингээд шүүгдээд ингээд үлдсэн мөртлөө тэмээ нь амар нь орчдөг те. Энэ ишлэл дээр Есүс юуны талаар ярьсан бэхээр та нар яг хуулийн гол point, гол утга санааг нь орхигдуулаад байна гэж. Ингээ гонд Зиран энэ зүйл чинь хоол амтлагчуд шүү дээ. Магадгүй ийм юутай байдаг, ширхэгтэй, ийм үр шиг. Тэгээ тэрийг яах нь ингээ савх барьж агаад 9-ийг нь ийшээ, 1-ийг нь ийшээ, 9-ийг нь ийшээ, 1-ийг нь ийшээ гэдээ ялгадаг байх нь шүү дээ фарисеучуд. Тэгээ тэрнийхээ 11 хүртэл өргөдөг. Есүс энд 11-ийг өргөх ёсгүй гэж хэлээгүй. Есүс 11-ийг өргөхийг үргэлж дэмждэг. Бид 11-ийг өргөх ёстой. Гэхдээ 10% биш 11% гэхээр те сүнсэн зайлчдаг эсвэл ингээд үгүй гэдэг ийм хариултыг хэлдэг. Ийм итгэгчд байна уугүй гэдэг бид нар бодох хэрэгтэй. 12%, 13%, талархлын дахиад 5% гэд өргөлөө өргөе гэхээр те өргөдөггүй юм итгэж болцсон юм биш үстэй. Хуулийн хамгийн чухал нөхцлүүд гэж хэлж байгаа байхгүй. Энд юу гэж орсон бэ? Шудрагаас өршөөл итгэлтэй байдал. Бусад шудраг ханддаг. Бусдыг өршөөлж нэгүсдэг. Тэгээд итгэл, үнэмшил, сүсэг бишрлээ үргэлж урдаа барьдаг. Ийм хүмүүс байх ёстой. Дараачийн золгүй юм 25 дээр. 2 нурт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй. Учир нь та нар аяг тавгныхаа гадна талыг цэвэрлдэг хэдий ч дотор нь дээрэм хувийн сонирхол дүүрэн ажээ. Сохор фарисеу та эхлээд аяг цавныхаа дотор талыг цэвэрл. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Энэ гадна харагдах байдал дотор зүрсгэл хоёрыг нэг зүгэрлж байна те. Үүнийг бас нэг удаа 27 дээр ингэж хэлсэн. 2 нурт хуулийн багш нар та нар золгүй. Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гой сайхан хардаг хэдий ч дотроо үхсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн ажээ. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвхт хүмүүс мэд харагдавч дотроо 2 нүрт зам болон хууль бус явдлаар дүүрэн ажээ гэж хэлсэн байна. Гаднах байдалтай гой харагддаг. Гэхдээ дотроо хууль бус явдал болон 2 нүрт зангаар дүүрэн. 29 дугаар ишлэл дээр нь могоонуудаа, хорт могоон удмаа, тамийн шийдэглээс та нарт яаж зогтох вэ? Тиймээс үзэгтэн би та нар руу иш үзүүлэгч ба мэрэгэн хүмүүс хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг нь алж, цовдолж, заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөших болно. Зөвхт нэгэн Абелийн цуснаас ахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берихагийн хүү Зихариагийн цус хүртэх газар дээр урссан бүх зөвхт хүний цус та нар дээр ирнэ. Үннээр би та нарт хэлье. Энэ бүх юмс энэ үеийнхэн дээр ирнэ гэж хэлсэн байна. Есүс өмнө нэг сургаалт үлгэр айлдахдаа нэгэн хүн газар түрээслээд яваад тэгээ хүмүүсээс түрээсээ авах гээд явуулсан чинь боолрыг нь алдчихна. Дараа нь хүүгээ явуулсан чинь хүүгээ нь алдчихна. Тэгэхээр н очиод нөгөө хүмүүсийг бүгдийг алаад ингээд газар эргүүлж авчээ. Есүс нэг удаа ийм сургаалт үлгэр хэлдэг те. Бас нэг удаа Есүс хүмүүсийг найранд дүрсэн чинь найранд ирдэггүй. Сүүлдээ явуулсан зарц нарын хүртэл алдсан ийм түүх Есүс ярьдаг. Энэ удаад яг энэ түүхийг шууд те тэр 2 нүртэнгүүд тэр бурхны урилгыг төрүүлж авчаад тэгээ бурхан дээр өөртөө одоо хүртэл ирч чадаагүй хүмүүс бол та нар юм а гэж хэлж байгаа байхгүй. Есүс хэлсэн байгаа. 19 дугаар бүлгийн төгсөл дээр. Харин ихэнд байгаа олон хүн сүүлчийнх нь эхнийх байх болно гэж хэлсэн байна. Магадгүй биднээс өмнө бурханд итгэсэн, биднээс илүү олон жил сүмд явсан, танаас илүү олон жил те бурхныг таньж мэдэж, бурхныг дагаж байгаа хүмүүс дотроос бурхан дээр одоо хүртэл ирээгүй хүн байж болно. А гэтэл өчигдөр ирсэн мөртлөө өнөөдөр бурхантайгаа уулзсан хүмүүс байж болно. Эндээс бид нар юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр Тэнгэрийн хаанчлалын нууц гэдэг бол энэ бол сүсэг бишрэл биш юм аа. Сүсэг бишрэл биш. Энэ бол харилцаа юм аа. Харилцаа. Фарисеучуудын хамгийн гол алдаа нь энэ байсан. Тэд яагаад 2 нүртэн болсон бэхээр тэд хэд religious болсон баг. Тэдэнд relationship байхгүйсэн. Тэд сүсэгтэй. Гэхдээ сүлбэ байхгүй. Бурхантай сүлбэлдээгүй. Бурхантай харилцаагүй. Бурхантай уулзаагүй. Сүлбэлдэх гэдэг үг мэдхүү. Монгол хэл айгүй баялагч те. Холбоо сүлбэтэн болох. Хүзүү гараараа сүлбэлдэх гэдэг те. Хүзүү сэрээр холбогддог. Ямар үед хүн 2 нүртэн болдог гэхээр бурхантай харилцах тийм харилцаа байхгүй, сүлбэ байхгүй, бурхантай тогтоосон ийм утга учиртай ийм холбоо байхгүй, зөвхөн гаднах байдлаараа шашинтай мэд харагдах, шашинтай мэд дүр эсэхийг 2 нүргэж чаддаг.
Тийм учраас Есүс хамгийн анх дагалдагчдаа хэрхэн залбирах вэ гэдгийг заахдаа хамгийн ихний өгүүлбэр нь юу байсан бэлээ? Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ. Амен. Бурхан бидэртээ яг ингэж харилцах гэсэн үг байхгүй. Есүс ч гэсэн Бурханыг танилцуулахдаа залбирлыг зааж өгөхдөө Бурханыг эцэг гэж танилцуулсан. Бид нар хүүхдүүд нь үр хүүхдүүд ээж аавтайгаа яаж харилцаж холбогдож дотн байдаг вэ? Яг ийм харилцаагаар Бурхантай харилцаж, яг ийм харилцаагаар дамжуулж Бурханыг нээгэрэй гэсэн байхгүй. Энэ харилцаа л Бурханыг нээн. Амар амархан нээн. Мэдлэг нь нэмэгдээд ирэхээр харилцаа нь байхгүй мэрэгжлийн хоёр нүртэнгүүдийг бэлтгэж байгаа. Өнөөдөр бидний сүмд явж байгаа, бидний итгэгч байгаа, бидний итгэл үнэмшил Христэд итгэгч гэж өөрсдөө бид нар бодож байгаа, хүлээмжшүүлж байгаа, тунхаглаж байгаа, итгэж найдаж байгаа хамгийн гол үндсэн суурь нь юу гэж та Бурхантай харилцдаг үгүй л байхгүй. Бурхан танаас юу хүсэж байгааг та мэдэрдэг. Тийм учраас Есүс фарисеучуд хандаж маш олон удаа тэднийг золгүй. Энэ сүмд байхдаа айлцсан хамгийн сүүлийн сургаал. Хоёр нүртэнгүү та нар золгүй гэж хэлж байгаа. Тэгээд 36 дугаар шил дээр хэлэхдээ үннээр би та нарт хэлье. Энэ бүх юмс энэхүү үеийнхэн дээр ирнэ гэж хэлж байгаа. Зөвхт хүний урсгасан цус бүрийн шийтгэл та нар дээр бууна гэж хэлж байгаа. Ингээ 24 дээр бүл эхлэн штэ. 24 дээр бүл дээр Есүс дагалдагч нартай юу хэлдэг вүлээ? Нэг чудуун нөгөө чудуун дээрээ үлдэхгүйгээр энэ хот нур холно гэж хэлдэг те. Дайн болно. Та нар зугатна. Тэр чинь шабат өдөр эсвэл өвөл битгий байгаасаа залбир гэж. Яалтчгүй тэр шийтгэл нь энэ ард түмэн дээр ирэх байсан. Тийм учраас 37 дугаар шил дээр Есүс Иерусалима гэж 2 удаа хэлсэн баг. Библиэлд альва нэг нэр үгийг ч юм уу, хүний нэрийг ч юм уу 2 удаа дуртахад ирэх чухал байдаг те. Бурхан Паултай анх уулзахдаа Саула гэж уулзчихсан. Бурхан Самуэлийг анх сонгож суулгахдаа те Самуэль. Бурхан Мойсетэй анх уулзахдаа боднотроос Мойсе гэж дуудсан. Тэгмүнтэй адилхан Есүс Иерусалимыг хараад Иерусалима чи шүзүүлэгчдийг алж чам руу илгээгдсэн хүмүүс рүү чулуун үлгдэг. Дахиад дэгдэхийнүүдэд далавчин доороо бөөгнүүлдэг шиг би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн чудаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун гэр чин та нарт хоосон үлдэж байна. Учир нь би та нарт хэлье. Үүнээс хойш эзний нэрээр иргэж ерөөлтэй гэж хэллээ. Намайг огт харахгүй гэж хэлсэн байна. Матай номын 23 дугаар бүлгийг харахаар Исая ном санаанд ороод идэг. Тэрсмэ Исая номын 1-5 дугаар бүлэг. Исая 3:9 дугаар бүлгээр ингэсэн байна. Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглэл далдалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхэн дээр бузар мөг авчирсанд тэд золгүй гэж. Тэд ингээд царайнаас нарахад л мэдрэгдчихдэг. Ягаад гэвэл тэд Содом шиг гим нүглээ дэлгэн үзүүлдэг. Тэгээ үүнээсээ бодоод өөрсдөн дээр бузар мөг авчирдаг. Тэд золгүй гэж хэлж байгаа юм. 11 дэх шил дээр нь хар санаат нь золгүй. Муу мухай нь түүнтэй хамт байг. Ягаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно. Исая бас золгүй гэсэн баг. Исая номын 5:8 дээр ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж талбайтай нийлүүлэгчд нь гаслантайя. 5:11 дээр нь хатуу архины хойноос хөөцөлтөн өглөө эрт босон дарсан цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантайя гэсэн баг. Энэ гаслантайя золгүй ижилхэн үг шүү. 18 дээр нь 5:18 дээр нь худал хуурмгийн аргамжаар шудраг бус явдлыг авчирч тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантайя. Тэр түргэн хийж өөрийн ажлаа яарвчлаг. Бид үзмээр байна. Израилийн ариун нэгний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна гэж өгүүлэгчд гаслантайя. Мууг сайныг муу гэж нэрлэгчд, харанхуй гэрлийг харанхуйгаар солигчд, гашууныг амттай гашуунаар орлуулагчд гаслантайя. Өөрийнхөө нүдэнд мэрэгэн болж өөрсдийнхөө бодолд ухаалаг байгсад гаслантайя. Дар суухта баатар хатуу арх найруулгахдаа зоригтой байгчд гаслантайя. Хахуулаас болж нүгэлтнийг зөвтгөж шудраг хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчд гаслантайя гэж. Исая номын 1-р бүлгээс 5-р бүлэг хүртэл Исая маш олон хүмүүсийг хараад явж хэлсэн бохор золгүй гэсэн баг. Ингээд 6-р бүлэг хэлж байгаа. 6-р бүлгийн 1-р шил дээр Исая сүмд ордог. Исая номын 6-р бүлгийн 1-р шил дээр Узия хааны нас барсан жил би эзнийг Синтин дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч түүний нөмөргийн хор маань сүмийг дүүргэж байхыг харлаа гэж хэлсэн баг. Тэгээд би сүрсэн тул надад зовлон ирэг. Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд төмөн цэргийн эзэн болох хааныг харлаа гэвэ гэсэн баг. Би сүрсэн тул надад зовлон ирэг гэж хэлсэн баг. Яг энэ үг еврей хэлэн дээрээ бас яг англи хэлэн дээрээ энэ зовлонтой, гаслантай гэдэг энэ үг байгаа. Исаягийн өмнөх бүлгүүдээр ашиглажсэн яг тэр үг нь байдаг. Гэхдээ яагаад ямар үед энэ Исая энэ үгийг
сая ашигласан мэхээр би гэдэг үг дээр ашигласан байна. Өөрийгөө хэлсэн байна. Би золгүй ээ. Би сүрсэн. Би зовлонтой ээ. Би гаслантай ээ. Өмнө Исая хүмүүсийг хараад хүмүүсийг өөртөөгөө харьцуулаад энэ намайг бодвол гим нүгэлтэй байна. Энэ намайг бодвол энэ дарсан томчч. Энэ намайг бодвол шудраг бус юм байна. Энэ намайг бодвол итгэл муутай байна. Хүмүүсийг өөртөөгөө харьцуулаад хүмүүсийг золгүй гэсэн. Харин 6 дугаар бүлэг дээр Исая хэнийг харсан бэ? Бурхныг хараад Бурхныг харсан тэр мөчөөс эхлээд Исая өөрийгөө ямар золгүй, ямар гаслантай, ямар дорой вэ гэдгийг олж харсан баг. Хоёр нүур ямар үед үүсдэг вэ гэхээр өөрийгөө бусдаас харьцуулахад үүсдэг. Би энэ хүнээс илүү олон цаг залбирдаг. Би энэ хүнээс илүү их өргөдөг. Би энэ хүнээс илүү шабатаа сахдаг. Би энэ хүнээс илүү бурханд үйлчилдэг. Би энэ хүнээс илүү Библийг мэднэ. Би энэ хүнийг бодвол бусад тусалдаг. Өөрийгөө бусадтай харьцуулах тэр үед бид яг хоёр нүртэн болж эхэлдэг. Өөрөө өөртөө таалагдж эхэлдэг. Өөрөө өөрийгөө тоож эхэлдэг. Өөрөө өөртөө дурладаг гэсэн үг. Өөрөө өөрийгөө хайрлаад эхэлдэг. Өөрөө өөрийгөө хайрлаад өөрөө өөрийгөө тоогоод дурлаад эхлэхээр бусад хүмүүс үргэлж өөрөөс чинь сул дорой дутуу мэдрэгдэж эхэлнэ. Ингээд энэ үед та бардам үсэж, бардам зантай болж. Энэ бол хоёр нүртэн болох хөрс. Харин бурхантай өөрийгөө харьцуулах үед бид эсрэгээр бусдыг золгүй биш, өөрсдийгөө ямар золгүй вэ гэдгээ бид мэдэрдэг гэсэн үг. Өөрсдийгөө ямар золгүй вэ гэдэг. Бид бусдыг харах үед цонхонд хардаг. Яг бол цонх толь шиг биднийг тусгаж харагддаг. Цонхны цаана байгаа хүн л харагдана. Харин Есүс биднийг толинд хараасаа гэж үздэг. Цонх биш, толинд. Толинд хий харагдах вэ? Та өөрөө л харагдана. Тэгээ өөрийгөө харна. Тэгээд бид өөрсдийгөө ямар гим нүгэлтэй гэдгийг бид мэдэрдэг гэсэн үг. Есүс Матай номын 23 дугаар бүлэг дээр хуулийн багш нарыг золгүй ээ гэсэн тийм. Хуулийн багш нарыг фарисеучуудыг золгүй ээ гэсэн. Яагаад Есүс тэднийг золгүй гэж хэлсэн гэж? Яагаад Есүс тэднийг буруутгасан гэж? Исая өөрийг ихгүй хараад уулга алдаа тэгэд өөрийгөө золгүй ээ гэж уулга алдсан тэр бурхан бол Есүс өөрөө байсан. Тийм учраас та бүхэн анзаарч үзээрэй. Исая хаана очиж бурханыг харлаа? Сүмд те. Энэ сургаалыг хаана Есүс ярьж байгаа вэ? Сүмд. Исая бурханыг хараад өөрийгөө золгүй ээ гэсэн те. Харин сүм дотор зогсож байгаа бурхны хүү Есүсийн дэргэд фарисеучуд үнэхээр золгүй байсан. Гэтэ юу гэж бодож байна нар? Исая өөрийгөө би золгүй ээ гэд тэгээд бурхан түүнийг түлхсэн гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Эсвэргээр Исая номын 6 дугаар бүлэг дээр дараа нь би хэнийг явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ гэсэнд эзний дууг би сонсоод би энд байна намайг явуулаач гэж хэлэхэд тэр яв ард олонд үүнийг хэлтүгэй гэж хэлсэн байна. Яг энэ 6 дугаар бүлгийн түүх маань хэдийгээр Исая эхний 5 бүлэгт маш бардам, маш итгэлтэй өөртөө хүмүүсийг харьцуулаад золгүй ээ, аригчин, итгэлгүй, завхаа, шудраг бус, шүүгч, хахуулчин ингэж явж исэн Исая бурханыг хараад өөрийгөө золгүй гэж дуудсан ч гэсэн бурхан түүнийг өөртөө дуудсан. Амен. Тэгэхээр Матай номын 23 дугаар бүлгийн энэ фарисеучуудыг шүүж байгаа шүүлт, фарисеучуд хатуу хэлж байгаа энэ зэмлэл яг үүндээ түлхсэн зүйл биш байсан. Харин ч хүлээж авч байгаа зүйл байсан байхгүй. Тэднийг өөртөө дуудаж байгаа зүйл байсан. Яг сүм дотор Исаятай уулзсан тэр бурхан сүм дотор фарисеучудтай уулзж байгаа. Тэгээд тэднийг 5 удаа юу гэж дуудсан бэлээ? Сохор хүмүүсээ. Сохор фарисеучудаа. Хэрэв бид зөвхөн Матай номынхон 21 дэх бүлэг 14 дэх эшлэгээр. Есүс сүмд орж ирээд сүмийг цэвэрлээд тэгээд 13 дугаар эшлэлээр хэлсэн баг. Тэдэнд миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрвчдийн үүр болгож байна гэж хэлсэн баг. 14 дэх эшлэлээр нь сүмд байхад нь түүн рүү сохор доглон хүмүүс ирэхэд тэр тэднийг идгээжээ. Амен. Яг энэ ишлэлийг хүмүүс их анзаардаг. Есүс сүмийг цэвэрлснийхаа дараа сүм дотор нийлүүл хийсэн. Есүс тэр маш олон сохор хүмүүс, доглон хүмүүс ирсэн баг. Есүс тэднийг хүлээж авсан. Есүс тэднийг идгээсэн. Ямар хүмүүс ирсэн гэсэн бэ? Сохор хүмүүс ирсэн баг. Есүс хуулийн багш нарыг сохор хүмүүсээ гэж 5 удаа дурдсан. Сохор хүмүүсээ идгэр би чамайг заснаа, би чамайг идгэнэ, би чамайг өөрчлөнө, би чамайг хардаг болгоно. Есүс дээр ирсэн болгон идгэрдэг амин. Матай номын 23 дахь бүлгийг ихэвчлэн Библийн ингээд тайлбарлаж байгаа хүмүүс энэ бол Есүсийн хамгийн ууртай номлол. Дээрээс нь фарисеучуудыг буруутгасан, тэднийг хортмоо удамж дуудсан, тэднийг золгүй гэсэн, тэднийг сохруудаа гэж хэлсэн гэж хардаг. Гэтэ бүтэн яг ингээд утгаар нь контекстээр биш, концепцоор нь ингээд харах юм бол
Есүс тэднийг өөртөө дахин дуудсаар байсан баг. Тийм учраас Иерусалима. Би чамайг хичнээн удаа яг ингээд шувуу дэгдэхинүүдэд далавчин доороо бөөгнүүлдэг шиг би бөөгнүүлэх гэж хичээлээдээ. Хичнээн удаа. Есүс фарисеучуудыг ч гэсэн өөртөө хүлээж авах гэсэн. Тэдэнд дахин боломжийг өгөх гэсэн. Тэднийг дуудсан. Ингээд 23 дугаар бүлгийн төгсгөлд нь Есүс хэлсэн байна. Харагтун гэр чин та нарт хоосон үлдэж байна гэж хэлсэн байна. Хоосон үлдэж. Гэр гэдэг нь бүгдээр ингээд өөрийнхөө итгэлийн амьдралаа гэж төсөөлөд үзээрэй. Есүсийн хэлсэн гэр гэдэг үгийг. Яг тэндээс чинь Есүс л байхгүй болчвол боддоо. Сүм чинь байгаа. Сүмий чинь олон жил нөхөрсөн найз нөхдөд чинь байгаа. Одоо танд байгаа бүх юм чинь байгаа. Гэхдээ Есүс л байхгүй гэж бодъё. Үнийг хоосон гэж байгаа байхгүй. Номдогчийн үгс номдэр бас өөр нэг монгол орчуулган дээр гүн ухаантны үгс гэж хэлсэн байна. Номон дээр хэлсэн мэт те. Бүх зүйл хоосон. Энэ амьдралд яг жинхэнэ утга учир, жинхэнэ дүүргдэг зүйл бол Есүс л юм аа. Ямар хүмүүсийг хоёр нүртэн гэж хэлдэг вэхээр гэр нь хоосорсон. Есүс нь байхгүй. Гэхдээ байгаа юм шиг амьдраад байдаг хүмүүсийг хоёр нүртэн гэж. Байгаа юм шиг. Есүс гэрээ юу гэж хэллээ? Миний эцгийн гэр бол залбирлын гэр юм аа гэжсэн те. Итгэлийн гэрт нь тэр эцгийн гэрт нь тэнд нь Есүс байхгүй ийм итгэлтэй тэгсэн мөртлөө амьдралах. Яг энэ үгийг Есүс хэлээд тэгээд Есүс сүмээс гарч явж байгаа. 24 бүлгийн эхний өгүүлбэр юу гэж? Есүс сүмээс гарч явах үед. Есүс яг энэ үйлдэлээрээ биеэрээ сүмээс алхаад гарч байгаа энэ үйлдэлээрээ юу гэж хэлсэн бэхээр хоёр нүртэй итгэгчдийн итгэлийн гэрээг зүрлсэн. Аль хэдийн Есүс итгэлээс нь амьдралаас нь алхаад гараа явцсан. Гэхдээ сүм ажилтгаар ажиллаа л байгаа. Тагилчд өргөдөөрөө хിവэрэл байгаа. Нөгөө шууга зардаг хിവэрэ те, хоноо зардаг хിവэрэ. Гэхдээ бурхан тэнд байхгүй. Ийм итгэл үнэмшлийг хоёр нүртэй итгэл үнэмшлэг гэж нэрлэдэг. Тийм учраас Есүсийн биднээс хүсдэг зүйл юу гэхээр харилцаа. Харилцаа. Би бол бүр юуг дэмждэг вэ гэхээр бурханыг мэдрэхгүйгээр, бурхантай харилцахгүйгээр сүмд ирж сууснаас бурханыг мэдрээд голын ирдээр очиж суужсэн дэр. Бурхантай харилцаад те. Би бол үүнийг дэмждэг. Өнөөдөр сүмд маш олон залуучууд ирж штэ. Гэхдээ Mobile Legends тоглож сууж байгаа. Маш олон пастрын хүүхдүүд, маш олон залуу хүүхдүүд. Бид нар яг бүр ингээд тэр фарисеучуудыг бэлдсэн байгаа байхгүй. Яг дотор нь Есүс байгаа юм шиг амьдрч чаддаг. Ийм бүр үеийг бэлдсэн байгаа. Гэтэ Есүс аль хэдийн амьдралаас нь гараа явц. Яг бол бурхантай эзэж харилцдаггүй. Тэр бидний эцэг байхыг хүсдэг байхгүй юу? Тэнгэр дэх бидний эцэг минь ээ. Таны нэр ариунаар дурсагдаг. Матай номын 23 дугаар бүлэг бол өөртөө нь харилцахгүй байгаа. Гэхдээ харилцдаг юм шиг, харилцаатай юм шиг амьдрч байгаа ийм хүмүүсийг толинд харуулсан бүлэг. Матай номын 23 дугаар бүлэг бол толины бүлэг. Бид өөрөө өөрсдийг харж, би өөрийгөө харж байгаа юм дэс. Та ч өөрийгөө харна. Гэхдээ Есүс гаргалааг нь хэлж өгсөн. Тэдний шиг бүү бай гэсэн баг. Тэдний шиг бүү бай.